Тэгэхээр бид нар хамтрах ёстой. Зөв хамтрахгүй байж болохгүй. Тэгэхээр хамтрахын тулд бид нар бас боломжуудаа бас ашиглаж явах ёстой. Мэдээж төрөлсгийн зүгээс үзүүлж байгаа боломжууд за мөн хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтуудыг татах ард иргэний өөрийн санаачлал гаргаж ажиллах маш олон төрлийн асуудал байгаа л да. Тэгэхээр одоо ойроо жиж байгаа шинэ хоршоо хөдөлгөөн гэдэг ч юм уу. За тэгээд хүнсний хувьсгал хөдөлгөөн, цагаан алт хөтөлбөр гэдэг маш олон төрлийн томоохон хөтөлбөрүүдийг төрөлсгийн зүгээс санаачлаад хэрэгжүүлж эхэлж байгаа. Эдгээрийг ер нь хэрхэн зөв ашиглаад ашиглах гэдэг гонвчгүй магадгүй уучлаа. Гэхдээ эдгээртэй хэрхэн зөв үйлдэж энэ баасан дааш багшаасан 6 дугаар аж үйлдвэрийн хувьсгалыг бий болгох ёстой юм гэдэг талаар асуумаар. Тэгээд энэ дээр хэн хаанаас ямар санаачлалыг илүү гараасаа судлаач мэдвэрч байгаа. Магадгүй нутгийн удирдлагын байгууллагаас юм уу? Эсвэл засгийн газрын зүгээс байх ёстой юм уу? Эсвэл иргэд өөрөө энэ дээр итгэх санаачлал гаргаж хөдлөх ёстой юм уу? Энэ дээр таны судалсан судалгааны ажлын үдгүүдээс танилцуулаач. За баярлалаа. Тэгэхээр ер нь хоршин гэдэг бол тийм хэцүү биш гэдгийг бид нэр эхлээд яг энэ орон нутгийн нэгдүгээр аж үйлдвэрлэл дээр байгаа хүмүүстэй ойлгуулах шаардлага байна. Тэгэхээр бидний хувьд ингээд бүгдээрэнд нь хурц сургалт явуул тэдний бүгдээрийн нэг гэдэг бол жоохон цаг хугацаа хөрөнгө зарсан юм ажил болж байна. Харин манлайлагчийн олоод тэр хүнд нь сайн ойлгуулах ажлыг л хийж чадах юм бол энэ ажлыг хийж чадах болов. Яг л би манлайлагч яриад байгаа гэхээр Японууд манай социализмын үеийн нэгдэл сангийн аж ахуйн хамаг мундаг лидер хүмүүсээс ярилцлага авсан юм ном байдаг байхгүй. Нөгөө аварцад батар нөгөө мундаг. Тэр тэднээс Японууд юу сурах гэдэг нь гэдгийг та нар ойлгож байна. Ерөөсөө энэ Монголын энэ онцлог хөрсөн дээр ямар менежмент хийвэл амжилттай явдгийг л тэр хүнээс сурах гал ингээ ярилцлага байсан. Тэр бүр 87-8 оны ярилцлагууд тэрийг ингээ ном болгоцсон байна. Тэгээ би танарт нэг жишээ хэлье. Аварцад батар нөхөө хэнэлээ. Их сэргэлэн entrepreneur гэж бид нар одоо хэлдэг. Оросууд тусламжаар техник ингээд Монгол руу ачаад оруулаад ирсэн юм байна л да. Одоо ажиг техникүүд. Тэгсэн чинь очоод нэг машиныхын шилэн дээр нэрээ бичсэн гэж байна. Тэр чинь Монголд бол алдартай нөгөө Илмэнбаатар гэж. Тэгээд цоо хотод очисон нөгөө намын төвөрөдийн гаргаад ирсэн чинь энэ аварцтай дахт алицын захиалаад энийг нөгөө нэрээ бичиж олцсон байна гэд өөрийнхөө юм дээр нэгдэлгээр хойрлуулаад авцсан багчаа. Энэ чинь бол зүгээр л тийм түрүүний толгой сайдын гэдэг тийм Монголын нүүрсийг оршихтой хойлоод шинэ бүтээгдэхүүн гаргавал хоргоос тэр чинь болторчж байгаа. Бид нарт нөгөө ийм entrepreneur сэтгэлгээ хэрэгтэй байна. Тийм учраас тийм манлайлагч нарыг дотроосоо сонгоод тэр хүмүүстэйгээ яг түрүүний хэлдэг ихтэй сургууль төр хоёр хамтарч ажиллах нэг юм шаардлага. Entrepreneur сэтгэлгээ зөвхөн иргэд дээр бизнес дээр байдаг мөхтөр биш ихтэй сургуулиуд дээр зайлшгүй шаардлагатай. Эрдэмтний байгууллага дээр зайлшгүй шаардлагатай. Тэгээ би яг зөвхөн тоглоомоор хэлэх юм бол одоогийн манай энэ академич, доктор, профессоруудыг суулгаж тэднэрт юм заахсанд орвол зүгээр залуучууд заасан хамаагүй хортон цавна. Нөгөө маний талбайч ялгаагүй л дээ. Ер нь юм хүлээж авахтаа жоохон хатуу. Нөгөө тал дээр харах юм бол төрийнхэн entrepreneur болох хэрэгтэй байхгүй. Тэрний хамгийн тод шиг солонгосоор байгуулах ярьдагтай. Нөгөө Пакчон хийгээд ерөнхийлөгч энэ чинь Японы дайны төлбөрөөр 50,000 тонн жилийн ган үйлдвэрлэх үйлдвэр бариа ингээд зах зээл чи ийм ээ гэдэг хэзээ ийм гээд өвгүүд нь ийшээ орж гарталт нэг тэг нэмэл 500,000 тонныг үйлдвэрлэдэг болоо тэрний дараа тэр том гангийн Пошко үйлдвэр байгуулагдсан гэсэн. Тэгэхээр төрийн буюу шийдвэр гаргаж байгаа хүмүүс entrepreneur болох хэрэгтэй байхгүй. Одоо тэр чинь саяны толгой дарга хэлээд байгаа тэр тийм ээ. Энд чи хэний зэрэг хөндөгдөв байхгүй. Шинэ бүтээгдэхүүн болсон. Тэгээд дийлэх бодвол тэ 51% Монголын нүүрсээ тийм учраас нэгдээ Монголын нүүрсэн байгаа маа гэж заахад болох байхгүй. Гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр бид нэг иймэрхүү юмнуудыг харахгүй бол ингээд бүгд ингээд хараад байх юм бол
хоршоон дээр, сомон дээр тийм манлайлагч нар бүгд байгаад байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг нөгөө олонх буюу нөгөө хамаатан садны хуучин тогтолцооны сэтгэлгээтэй хүмүүс нь дарчих гээд байгаа байхгүй юу? Нөгөө бид нар арчлаа л явахгүй болохгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр нь төр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Амин сумын засагтаа байхан яг тэр хүнийг нь айлж байгаа. За энэ хүн дээр чинь гээд нөгөө хүн дээр нэг ажиллаж болно да тий. За та юу гэж бодож байгаа юм бэ? Нөгөө хүнийг бид нар хот руу явуулаад сургалтын суулгах тэр юмнуудыг ингээд тэгэхээр аяндаа манлайлагч хүн чинь өөрөө цаанаа очоод нөгөө дүлийгээ яаж урайлж татчих нэгтгэх үү гэдгийг ажлаа хийчих үү. Ийм төлхөр байж магадгүй л гэж би дотроо боддог юм. Бас ч Монгол улс чинь бас нэг хоршоогийн чинь нэг байгуулцаа одоо 2 дахь байгуулахгүй явж байгаа л ард юм шүү дээ. Тэгээ ясных юм бол 60-аад онд солонгосууд ажилласаар газар хаалдаг байхад бид нэр трактороор агалж ирсэн л ард юм л дээ. Тэр биднэрт бол тийм туршлага байгаа учраас тэрийг хурдан сэргээх боломжтой л гэж бодоод.